55 жилийн түүхэнд энэ чойволсон чуудад ямар хэрэгтэй тэ одоо ийм томоохон орон зай ажиллаж исэн хамт олон байсан бэ гэдгийг л одоо өнөөдөр бол бид одоо ахмадуудтайгаа уулзаад өөрсдөө мэдэрч хэрэглэгчтэй одоо бас тодорхой энэ цаг үед бол бас мэдрүүлж ингэж бас хамтдаа л одоо энэ баяраа тэмдэглэж байна. Тэгээ чойволсон хотын одоо энэ аж ахуй нэгж байгууллага айд өрх иргэдэд бол өдөр тутамд нь одоо хэрэгцээтэй ийм байгууллага ийм одоо мэрэгчлэлтэнгүүд байгаа. Тэгээ сүүлийн 2 жилийн тухайд бол орон нутгийнхаа одоо удирдлагуудын дэмжлэгтэйгээр энэ магистрал шугамуудыг одоо шинжлэх ажлуудыг бол орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээ. Нөгөө төвөр энд одоо ажиллаж байгаа олон 10 ажилчдаагаа тогтвор суурьшилтай ажиллах хөдөлмөрийг нь үнэлэх одоо энэ үүднээс бас энэ нийгмийн асуудлыг шийдэх цалингаа бол бид 60%-аар одоо нэмэгдүүлж одоо чадсан байна. Тэгээ одоо тодорхой үе шаттай дэвшилтэй технологиудыг сайн туршлагуудыг нэвтрүүлж түүнийг нотгшуулахын төлөө бид чамайж ажиллаж байна. Цаашлах юм бол мундаг сайхан инженерүүд энэ салбарыг авч явна. Энэ одоо аймаг орныг авч явна. Энэ улс орныг одоо инженерүүд л авч явна гэж бид ойлгож байгаа. Тийм учраас нутгийн ирээдүйн төсөл мөн одоо орон нутгийн байгууллагынхаа одоо өөрийн одоо хөрөнгө оруулалт төсвийн одоо боломж нөөц болцоогоор улсын хүчнээ бэлтгэх ажлыг бол бас бид 2 жидээ инженертэй гэрээ байгуулад одоо суралцж ажиллаж байна. Өөрийн гэсэн одоо мэрэгчлэнгүүд мэрэгчлээ ажлыг бол төгсгөж авахар зорж ажиллаж байгаа. Тэгэхээр Дорнод нийтийн аж ахуйн хөдөлмөрийн үйлчлэгийн газрын одоо өнөөдрийн байдлаар хичнээн хүн ажиллаж байна. Тэгээд ажилчдынхаа цалин бас нэмэгдүүлсэн байгаа шүү дээ. Хэдэн хувиар хэрхэн яаж нэмэгдүүлсэн бэ? 180 хүнтэй ажиллах ёстой. Өнөөдөр 164 хүн ажиллаж байгаа. За зарим нарийн одоо мэрэгжлийн инженер техникийн ажилчид бас одоо хараахан бас дутагдaltaй байгаад байгаа. За ажилтны цалин бол одоо 2023 онд 10%, 24 оны 1 сарын 1-ээс 50% нэмсэн. Нийтдээ бол ингээд сүүлийн 2 жил 60% нэмсэн байна. Тэгээд ур чадварын нэмэгдэл мөн одоо сар үр дүнгийн нэмэгдлүүдийг одоо ингэж өгөхөөрөөр одоо биш төлөөлөж ингэж ажиллаж байгаа. Энэ ажлыг маань бол манай төлөөлөн удирц зөвлөлөө бол маш сайн ойлгож дэмжиж ажиллахад бол маш их баярлж авдаг.